Хамгийн анхны кодтой цоожийг 1963 онд Дэргангийн алдарт дархан Шарвын дондоо уруулсан байна. Энэ цоож Сүхбаатар аймгийн Угсаатны зүүн музейд хадгалагдаж байгаа юм. Орим дэрэг үзэгчтэй 1963 онд хийгдсэн Монголын хамгийн анхны кодтой цоож Сүхбаатар аймгийн Угсаатны зүүн музейд хадгалагдаж байгаа. Тэгвэл тус үзмэртэй холбоотой сонирхолтой баримтуудыг Сүхбаатар аймгийн Угсаатны зүүн музейн тайлбарлагч Нямдоржтой холбогдож авъя. Орим дэргийн үзэгчтэй. За тэгэхээр танаа бас Угсаатны зүүн музейд 1963 онд хийгдсэн Шарвын дондууган бас алдартай бүтээл хадгалагдаж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ бүтээлтэй холбоотой сонирхолтой баримтуудыг бас манай үзэгчдэд хуваалцахгүй юу? За тэгээд кодтой цоожин та бүхэн ингээд зургийг харах юм бол ундаа ихэд дөрвөлж нүхтэй, дөрвөн талтаа дөрвөн нүхтэй үлцэх хийтэй. Мөн ингээд үг үсгийг тойруулаад хийгээр ингээд чимсэн онцлогтой гуйлаар хийсэн бүтээл байгаа. За энэ хүү бүтээл нь хамгийн гол онцлог нь бол одоо үг үсгээр нийтээр онцлогтой. Сүхбаатар арга ууш нэгдээд дарин гаруугүй цоожлогдор онцлогтой. 1963 онд бүтээсэн энэхүү бүтээл нь манай музейн сан амрагт одоо хүртэл хадгалагддаг. Дэргангийн алдарт дархан Шарвын дондоо уг бүтээлийг 10 хоногийн дотор урлсан бөгөөд түүнийг инженерийн сэтгэлгээтэй хүн байсан хэмээн нутгийнхан нь ярьдаг байна. Мөн түүний урлсан хатны гоёлыг үнэт өвийн санд бүртгэжээ. Сүхбаатар аймгийн Угсаатны зүүн музейд хадгалагдаж буй бусад ховор үзмрүүдийн талаар тайлбарлагч Нямдоржи яриаг үргэлжлүүл өргөе. За Сүхбаатар аймгийн төвшин жирийн самын уугуул одоо уран сэлбэрч дархан хасын мохоргон бүтээл байгаа. 1963 онд бас урлсан. Энэхүү модоо эдлийн машин аа. Энэхүү модоо эдлийн машин маань одоо нөгөө орчин цагийн Орос эдлийн машин байдаг. Тэрнээс яг санаа авч ирсэн, төмөр эдлийн машин санаа авч ирсэн. Нэг ширхэг төмөр хатаас ороогүй гэдгээр онцлогтой. Бүх хэд ингээ модоор сийж одоо ерөөдөө ухаж сийж хийсэн гэдгээр онцлогтой. Зүүгийн хүртэл ингэж одоо олон удаагийн туршлагаар хар модоор хүртэл ингэ зүүн хийсэн. Хамгийн сонирхолтой нь ажилдаг. Угсаатны зүүн музейн тайлбарлагч Нямдорж уран дулаан цаг ирж аялал жуулчлалын улирал эхлэх үед иргэдийг өөрийн аймагт зочлон эдгээр ховор содон үзмрүүдтэй танилцахыг уриаллаа.